Оройн төргийн үзэгчдээ тоон тойрон хөтөлбөр эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад худалдааны статистик тоог энэ оны эхний 2 сарын байдлаар та бүхэнд дүн шинжилгээ хийж үзүүлэхээр бэлтгэлээ. За гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 2 сарын байдлаар 1 тэрбум 208 сая Америк долларт хүрлээ. Үүнийг сүүлийн 3 жилийн 2 дугаар сарынхтай харьцуулаад харцгаая. Өнгөрсөн оныхоос 8.3% буюу 109 сая Америк доллараар гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн байна. Шалтгааныг нь харах юм бол экспорт 88.5 сая Америк доллараар нэмэгдсэн ч импорт 197.4 сая Америк доллараар буурсан нь нөлөөлжээ. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл бараа эргэлтийн 54% буюу 647 сая Америк долларын худалдааг бүгд найрамдаар тусдаа хийсэн байна. Харин 15% буюу 181.5 сая Америк долларын худалдааг хойд хөрштөө хийсэн байна. Урд хөрштөө хийсэн худалдаа өнгөрсөн оны 2 дугаар сарынхаас 11%-аар нэмэгдсэн бол Оросын холбооны улстай хийсэн худалдаа 37%-аар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл буюу алдагдал 2014 оны эхний 2 сарын байдлаар 19 сая Америк долларт хүрч өнгөрсөн оны 2 дугаар сарынхтай харьцуулаад харахад 94%-аар буюу 286 сая Америк доллараар буурчээ. Шалтгаан нь экспорт 17.5%-аар нэмэгдэж, импорт 24%-аар буурсантай холбоотой. Тодорхой хэлэх юм бол уул уурхайг дагсан импортууд 50-аас 70% буурсан байгаа юм. Гадаад худалдааны алдагдал сүүлийн 3 жилд сард дунджаар 170 сая Америк долларын алдагдaltaй явж ирсэнтэй харьцуулаад харах юм бол гадаад худалдаанд эерэг хандлага ажиглагдаж байна. За энэ асуудлаар хөндлөнгийн эдийн засгчдын байр суураас ямар байна вэ гэдэг дээр бид тодрууллаа. Эдийн засгч Эрдэнэтийн тайлбар ийм байна. Төгрөгийн ханш бол нэлээд унчлаа. За тэгэхээр Монгол улс бол яг тийм эдийн засгийн бүх боломж нь хаагдсан улс биш үү? Монголд бол худалдаж авах юмнууд маш их байгаа. Монголд хөрөнгө оруулах боломжууд маш их байгаа тийм. Тэгэхээр төгрөгийн ханш өнөөдөр би бол хангалттай унж байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр унах юм бол Монгол дахь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, зөв төлөх хөрөнгүүд ч гэсэн гадны хөрөнгө оруулагчид бол эргээд ашигтай болохоор болж байгаа байхгүй. За одоо жишээл бид нэр өнгөрсөн үетэйгээ харьцуулах юм бол төгрөгийн ханш 30%-аар унжлаа гэж байна шүү дээ. Тэгэхээр үндсэндээ нэрэлсэн дүнгээр нь аваад үзэх юм бол Монголын бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ 30%-аар гадныханд хямдхан болчтой гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ бол эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг хүчин зүйл мөн үү? Тэ? За дараагийн нэг одоо юу гэх юм бол бидний ханш дээр сөрөг дарамт үзүүлээд байсан зүйл бол экспорт импортын харьцаа байсан шүү дээ. Тэр импорт бол харьцангуй буурч эхэлж байна. Экспортынхаа түвшинд бол хурж ирж байна. Энэ бол бас богино хугацаанд төгрөгийн одоо ханшийн саардыг зогсоо. За тэгээ бас одоо юу гэдгийг бас докторжуулах нөлөөний зүйлжил байх шиг байна л да. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид эдийн засагт харагдах хүлээлтийн тухайд бид Монгол Улсын их сургуулийн багш доктор Оюунтай ярилцсныг та бүхэнд бас үзүүлье. Тэгэхээр бид Монгол Улсын их сургуулийн оюун багштай уулзаад байна. Гадаад худалдааны алдагдлыг эхний 2 сараар нь харах юм бол 19 сая доллар болоод сүүлийн 3 жилийн дундчтай харьцуулах юм бол их огцон бууралтай байдал харагдаад байна л да. Та энэ шалтгааныг нь аль талаас нь харж байна? Тэгэхээр энэ дээр нэлээд хэдэн шалтгаан байгаа. Эхлээд бол ингээд буурсныг харахаар зэрэг бас эерэг үзүүлэлт юм шиг боловч энэ цаад утга нь бол экспортч буурсан, импортч буурсан, төгрөгийн ханш суларсан гэд ийм 3 хүчин зүйлээс нөхцөлдөд байна л да. Тэгэхээр энэ яг ингээд шууд алдагдал нь буурчээ гэхээр зэрэг тэр утгаараа эдийн засаг сайжирч байна гэдэг санааг бол өгөхгүй байна. Тийм утга бол байхгүй. Зүгээр л тэрийн бүрэлдэхүүн хэсгүүд нь л одоо нэлээд хөдөө буурсан учраас буурч харагдаж шүү дээ. Уул уурхайг дагсан одоо импорт их буурсан байна л да. Машин механизм, бензин, дизель гээл. Та эерэг талаас нь юу гэж харж байна? Энэ дээр ямар ашигтай хувилбар гарч иж болох вэ? За эерэг талаас нь гээд хэлэх гэхээр үнэндээ олдохгүй байна. Хэцүү байна. Тий эерэг бол зүйл энэ дээр алга. Зүгээр ер нь бол энэ гадаад худалдааны энэ тэнцэл дээр анхаарах юм бол шүү дээ. Чөлөөт худалдааг л манайх нэлээд
дэмжиж өгөөсэй. Тэгвэл бас энэ алдагдлыг яг бодитоор бууруулах боломж гарах юмаа гэж харж байгаа л да. Зөвхөн бидний нэг судалгаа байдгийн 124 улс дээр ингээд хийгээд үзэхэд бараг л ингээд Монгол улсаас бусд нь бол чөлөөт худалдаатай, Монгол л угаасаа чөлөөт худалдаа байхгүй. Энэ бол манай энэ худалдааны тэмцэлд их тийм сөрөг байсан. Тэгвэл энэ сөрөг шалтгаанаа мэдж байгаа бол арилгах арга хэмжээг авчих л одоо хэрэгтэй гэж зөвлөгөөд л байна. Чөлөөт худалдаа гэснээс манай улс Япон улстай бас чөлөөт худалдааны хилцээр байгуулахаар хилцэж байгаа юм байна. Сүүлийн 2-3 жил яриад явж байгаа юм байна. Та энэ хилцээр батлагдаад хэрэгжээд эхэлвэл ямар ашигтай гэж харж байна? Тий, яг 2012 оноос л яг нэг ийм одоо ярилцагдаад явж байна анхны удаага. Тэгээ хэрвээ энэ хилцээр ингээд батлагдах юм бол ашигтай. Тэгээ энэ яагаад ашигтай вэхээр зэрэг Япон Монгол улс хоёрын хооронд тодорхой нэгэн бүтээгдэхүүнээр галийн татваргүйгээр одоо ингээд нөгөө бараа солилцох боломж бүрдээд тэр нь аль талдаа тийм ээ Монголдооч одоо их ашигтай орлого нэмэгдүүлэхийн боломж бүрдэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэлээд түлхүү эрчимтэй ороосоо гэж бодож байгаа. Гэтэл бас орж чадахгүй байгаа шалтгаанууд байна, бодиттой шалтгаанууд. Манайхаас одоо ямар бараагаараа гадны орнуудтай чөлөөт худалдаанд орох вэ гэхээр зэрэг л ахаал байхгүй болоо явчихдаг л да. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг нэг талаас хямрал гэж харж байна. Тэгэхээр нэг талдаа бас эдийн засгчид эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг бид нар бас хямрал гэж хараад байх шиг байна гэж тайлбарлаж байна. Та өнөөдрийн дүр зургийг ямар байдлаар тайлбарлах вэ? Үнэхээр одоо байгаа дүр зургийг хүн болгол хэлж байгаа бах. Уул уурхай дээр суурилсан, тэр нь түүхийн эд гаргадаг уул уурхай дээр суурилсан өрөөсгөл одоо эдийн засаг нэг салбараас хамаарна гэдэг чинь дархлаа маш сул болоо явцдаг. Тэгээд тэр уул уурхайн манай гаргаж байгаа бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлийн үнээс хамаардаг. Ганц 2 хон худалдан авагчтай гэдэг одоо тэгж харж байна. За нэгэнтээ байгаа байдлыг харж байгаа тохиолдолд яаж сайжруулах вэ гэхээр зэрэг бас л бүгдээрээ ярьж байна. Солонгорсон эдийн засагтай байя гэж тийм ээ олон бүз. За тэгвэл би эхний удаадаа юу гэж харж байгаа гэхээр зэрэг байна. Төсөвт орлого оруулах салбарыг их төлөхөд дэмжиж. Тэр нь бол магадгүй манад аялал жуулчлал байж магадгүй байна. Дараагаар нь хөдөө аж ахуйн салбар бол үнэхээр одоо их чухал альж оронд. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбар айхтар одоо хүчтэй дэмжиж өгөх хэрэгтэй. Тэхийн тулд санхүүжилт хөдөө аж ахуйн салбар руу одоо яаж оруулах вэ? Тийм боловсруулах үйлдвэр дээр одоо яаж оруулах уу гэдгийг. Тэгээ манай нэг байгаа гол ийм дүр зураг бол ерөөсөө тусдаа бие даасан жижиг аж ахуйнууд яваад байна л да. Одоо бол томрох цаг нь болсон. Тэгээд нэгдсэн бодлогоор томрох цаг нь болсон. За тэгээ боловсруулах үйлдвэрүүдээ бол бүр бодлогоор байгуулах. Тэгтэн төрөөс хувийн хвшлээ дэмжиж өгөх ийм шатанд их яаралтай орох хэрэгтэй. Одоо зөндөө ярьж байна. Одоо хэрэгжүүлэх цаг болсон. Тэгэхээр яг ийм байдалтай байгаа хэрэглэгч улсын зовлон бол үйлдвэрлэгч улс болох ёстой. Тэгэхээр энэ жилийн үйлдвэржилтийг дэмжих жилгээ засгийн газраас их том бодлого зорилтыг тавьж байна. Та мөнгөж гаргах юм байна. Та гарах гарц шийдэл нь мөн гэж харж байна. Үйлдвэрлэлийг дэмжиж гэдэг бол зөв. Гэхдээ нэг юм анхаармаар юм байна. Одоо юу гэхээр зэрэг ингээд бодлого байхгүй. Зүгээр л одоо үйлдвэр эрхэлж байгаа тэр жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжснээрээ асуудлыг бол шийдэхгүй. Асуудлыг хурдан шийдъя гэвэл салбараа сонгож аваад бүтээгдэхүүнээ сонгож аваад тэрэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшлүүдийг ямар нэгэн зохион байгуулалтанд оруулаад тэгээд тийшээгээ нэгдсэн журмаар тэднэрт одоо мөнгө санхүүгийг өгөхгүй болвол ахаал хуучин ингэж л явсан тэр байдалд автагдаад тэгээд үр дүн бол онц гарахгүй гэж харагдаж байгаа. Сүүлд нь танаас асуухад одоо валютын ханш, төгрөгийн ханшийн уналт өнгөрсөн оноос хойш бараг 30 гаруй хувиар унжлаа. Тэгэхээр валютын урсгалыг эхний одоо 2 сараар харах юм бол эерэг байдалтай байна л да. Нэмэгдсэн байдалтай байгаа шиг байна. Энэ оны хүлээлтийг та юу гэж харж байна? Тэгээ уг нь бол валютын ханш ингэж одоо их өснө гэж би бол хүлээж байгаагүй. Тэгээ 1380 дээр Монгол банк төрийн мөнгөний бодлого төсөвтөө суулгацсан байгаа. Тэгээд тооцоололтой байсан гэдэгт найдаж байна. Тэгээ ер нь үдээд нэг савлаад байдаг нь бол манай Монголын бүх үйлдвэрлэл улирлын шин чанартай байдагтай холбоотой импортын барааны эрэлт эксгөрл долларын ханш өсөд ирдэг шүү дээ, тийм ээ.
Тийм тэгэхээр ер нь бол ийм ханшин эдийн засагт нөлөөлдөг, айхтар хүчтэй нөлөөлдөг манай орны хувьд энэ дээр их анхаарч тусгай ийм зохион байгуулалт бодлого явуулах хэрэгтэй. Би энийг юу гэж хэлж байгаа гэхээр яг импортын бараа худалдаж авах хэмжээний долларын нөөцөө бариад тэгээ яг зохиомл эрэлт байхгүй яг л импортын бараа худалдаж авахд шаардлагатай компаниудад нь тэрийг нийлүүлээд өгөөд яваад ах юм бол нөөц нь байж байгаа. Тэгээд төлбөрийг хийчихэж байна. Энэ үед бол долларын эрэлтэнд нөлөөлөд багасаад эрэлт багасгаар зэрэг ханш бол их докторчих ёстой юм. Энийг л их импортлдог компаниудтайгаа тэр төв банкны хоорондын хамтын ажиллагаа, банкуудын хамтын ажиллагаа л их гарцсан юм болов уу гэж бодож байна. Таны ярьж байгаа энэ чиглэл рүү Монгол банк алхам хийж байна уу? Хийсэн. Импортын бараа оруулж ямар импортын бараа оруулж ирж гэнэ вэ? Ямар компаниуд оруулж ирж гэнэ вэ? Хичнээн хэмжээний төлбөр төлж гэнэ үү гэдгээ тэднийг бол ингээд судлаад тэгээд арилжааны тэр компаниудын харилцдаг банкудтай нь тэр нөөцийг бүрдүүлэх тал дээр арга хэмжээ аваад тэр нь бол нөгөө валютын дуудлага худалдаан дээр яригдчихэж штэ. Гэх мэтээр арга хэмжээ авж байгаа ч гэсэн манайд нэг юм их сул байдаг л да. Хурд их багтай, ярих нь ихтэйд яг хийх нь багтаад байгаа ийм байдал бол ажиглаад байгаа учраас тодорхой зорилго байна. Ойлголоо, арга хэмжээгээ авлаа гэдэг юм руу орох нь их дутагдаад байна. Хурд үнэхээр хэрэгтэй. За ярилцсан дэх баярлалаа. Ажлын амжилт хүсье. Амжилт баярлалаа. Амжилт хүсье. Тэгэхээр энэ оны 2 дугаар сарын статистикаас та бүхэнд бас нэг сонирхолтой тоог харуулъя. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл 16.3 сая Америк долларын ашигтай гарлаа. Валютаараа төлбөр тооцоог нь гүйцэтгсэн худалдааны тэнцэл нь төгрөгийн валюттай харьцах ханшинд нөлөөлдөг суур үзүүлэлт болдгийм. За валютын төлбөртэй худалдаа 16 сая долларын нэмэгтэй гарсны учир нь валютын төлбөртэй импортын дүн 21% буурсан, экспортын дүн 17% өснө нь нөлөөлж байна. Түүнчлэн ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь өмнөх оны 2 дугаар сарынхаас бол 1.51% өсөж нийт экспортын 92%-ийг бүрдүүлж байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хөдөр, баяжмал боловсруулаагүй нефт гээд голлох 4 түүхийн эдийн экспорт ашигт малтмалын экспортын 84%-ийг бүрдүүлж экспортын 77%-ийг эзлэж байна. Түүнчлэн энэ дөрвөн бүтээгдэхүүний ашигт малтмалын экспортод эзлэх хувь 3.41%-аар нийт экспортод эзлэх хувь 1.91%-аар буурсан байна. Дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үн оны эхний 2 сарын эцэст ямар байсныг харцгаая. За алтны дэлхийн зах зээл дээрх үн 2014 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар унц тутамд $1326 төрснээр өнгөрсөн оны мөн үеэс 16% буурсан бол өмнөх сараас 6.6% нэмэгдсэн үзүүлэлттэй байна. За Аз иргэлийн цэвэршүүлсэн зэсийн үн 7000 Америк долларт байснаа одоо бол унсаар л байна. Уул уурхайн салбар 2011 оноос хойш уналттай байгааг Монголын эдийн засгийн чуулганд оролцогчид 2017-оос 2018 онуудад буюу 3-4 жилийн дараа гэхэд сэргийг хамлагтай байгаа гэж тайлбарлаж бас урдчилж таамаглаж байна. За бид уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга жигжидтэй уул уурхайн салбарт хүлээгдэж байгаа гадаад худалдаанд нөлөөлөх уул уурхайн салбартай холбоотой хууль эрхцэн орчин болоод зарим нэг тодорхой шийдэгдэх асуудлын хүрээнд ярилцсныг та бүхэнд үзүүлье. Үзэгчдээ бид уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга жигжид багтаа уулзгаад байна. Үзэгчдээ хүмүүс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүдээс өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр 2011 оны уул уурхайн салбарын оргил үе гэж хэлж болох тэр үеэс хойш уул уурхайн салбар бас хүндрэлтэй байдлыг мэдрээд яваад байна л та 12 он 13 он гэд энэ үед харин бодлого хууль эрхцэн орчинд ахис дэвшлэлүүд гарч байгаа шиг байна. Сая та бас бодлогыг нэлээд тодорхой танилцууллаа. Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт орох юм бол нөгөө зогсоод байгаа хайгуулын лиценз үргэлжлээд олгогдож эхэлэх үү? Гэх мэт хүлээлтүүд байна л та. Тий манай энэ шинжлэлийн засгийн газар уул уурхай яам байгуулагдсан цагаас хойш гол нь эндийнх анхаарал тавьж ач холбогдолч ажилласан хууль эрх зүйн орчноо бэхжүүлэх асуудал дээр. За тэрний үр дүнд бодлого тавлаа. Бодлогоодоо холбогдохоос хуулиудад өөрчлөлт оруулж байна. За одоо тэгээд бидний бас нэг хийх гэж байгаа ажил бол мөн нашталтлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэснээр хориглогдоод байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох болон шилжүүлэх ажил бол
сэргэнэ. Энэ бол бас зөх хэмжээнд эдийн засгийг эрчимжүүлэх, сэргээх, гадны хөрөнгө оруулалтыг татах, энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд бол бодиттой хувь нэмэр оруулна гэж бид харж байна. За мөн түншлэн өнөө хүртэл бас батлагдсан хуулиудтай холбогдуулаад бас энэ эдийн засаг руу чиглэсэн эрчимжилт бол бас байгаа гэдгийг бас энэ ялданд хэлье гэж бодож байна. За ашиг нууцлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад алтны одоо хөдөлтооны ил тод байдлыг хангах одоо арга хэмжээ хэрэгжүүлсэн. За энэнийг хэрэгжүүлснээс хойш одоо нэг 2 сар гаруй болж байгаа шиг дээ, тийм ээ. Тэр бол Монгол банкнд тушааж байгаа алтны хэмжээ нэмэгдэж байна. За алт үйлдвэрлэгч компаниудын одоо энэ үйл ажиллагаа нэлээд сэргэж байгаа нь одоо бидэнд мэдэгдэж байна. Мөн түншлэн түгээмэл гаргацтай ашигт нутмын хуулийг тусад нь бие даасан хууль бол зохион байгууллаа. Батлан гаргууллаа. За энэ бол яг одоо энэ бүтээн байгуулалт эд өрнөж байгаа энэ үед бол маш цаг үе олсон чухал ач холбогдолтой хууль гэж бодож байгаа. За бид бол одоо энийг яг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмын утгаас гарах шаардлагатай юм. Ялангуяа одоо энэ орон дулаан цаг болж байна. Яг энэ бүтээн байгуулалтын ажил эхэлдэг. Энэ үед бол энэ хуулийн одоо хэрэгжилт бол улам эрчимжнэ гэж бодож байна. Энэ бол эдийн засгт бол шууд нөлөөлөх юм ач холбогдолтой хууль гэж бодож байгаа. Бас нэг зүйлийг тодруулъя. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт орох шаардлагатай юу? Хий зорох вэ? Тэгээ энэ хууль бол өөр их чухал сан хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж боддог. За энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад тэр журмын тухай хууль байж байгаа. Энд нь нэмэлт өөрчлөлт оруулах ёстой юм гэж бид харж байгаа. За энэ хуулийг одоо хууль гарсантай холбогдуулаад олон компанийн үйл ажиллагаа зогссон байгаа. За энэний одоо юуг нь шийдвэрлэе гэхээр бол маш хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй болдог. Цаг зав зарцуулсан их ажил. За тэр давхцлын асуудал зөндөө ажил байж байна. Тэгэхээр энийг шухамдаг богино хугацаанд шийдэх бол хэцүү. Тэгэхээр зэрэг бид нэ тэр журмын тухай хуульд гол нэг ийм үзүүлснэг оруулж байгаа. Хууль гарах үед тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаанд явж байсан компаниудын хувьд бол өндөр босготойгоор одоо тэр байгаль орчноо одоо гүйцэд нөхөн сэргээх нөхцөлтөөр тодорхой өндөр хяналтын дор үйл ажиллагааг нь явуулаад хурдан байгаль орчныг сэргээгээд явбал яасан бэ гэдэг. Тэр хууль гарснаас хойш бол энэ асуудал бол огт хамаарахгүй. Энд бол хатуу байр суурь баримтлал одоо хууль эргэж үйлчлэх үү гэдэг хэлбэрээр л энд бол хандхан зүйтэй болов гэсэн байр сууриас хандаж байна. Мөн түнчлэн энийг одоо хэрэгжүүлэхтэй холбогдуулаад тэр юуны гол мөрний одоо Орос бүрэлдэхийг их тэгээ тэрнийг хязгаарлаж байгаа зааг бүс байгаа шүү дээ. Энэ чинь бол тийм нэг 200 метрээс баггүй гэх тийм цаад хязгаарын тогтоогүй юм хийцэн байж байгаа. Энийг орон нутгууд өөрсдийнхөө үзмжээр янз бүрээр тогтооцсон. Энэ нь бол бас их хүндрэл учруулад. Тэгээ энийг бол нэгмөр нэгдсэн ойлголттой яг энэ бүсийн хэдэн метр тогтоох юм гэдэг тогтоох юм бол бас тэрний гадна одоо ашиглалт явуулах боломжтой талбайнууд гарч ирэх ийм боломж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хаврын чуулганаар хилцэх тоо. Тий, энийг хилцүүлэх бодолтой байна. Бас нэг зүйлийг тодруулаад төмөрлөгийн салбарыг хөгжүүлэхэд одоо нэг 50 сая долларыг Чингис Бонтоос зарцуулахаар болсон. Тэгээд одоохондоо энэ санхүүжилт бас хөдлөөгүй байх шиг байна л да. Цаашид яаж явах чиг хандлага байна. Тэгээ энэ асуудал бол үндсэндээ манай эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам одоо хөгжлийн банк эдний маань хариуцах асуудал л да. Бид бол үндсэндээ тэр төмөрлөгийн үйлдвэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн зохион байгуулалт оруулаад төмөрлөг одоо үйлдвэрлэгчдийн холбоо нэгдэл гэж Монгол ган нэгтгэл гэж байгуулж за тэдний одоо юу гэдэг саналын одоо нэгтгээд өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид өөрсдөө санаа бодлоо нэгтгэж одоо томоохон хэмжээний үйлдвэр одоо баяжуулах одоо үйлдвэр барья гэсэн ийм санал гаргаж ирснийг нь дэмжсэн юм байна. Тэгээд бид уулуур хаягнаас албан ёсоор дэмжиж одоо эдийн засаг хөгжлийн яам болон холбогдох газруудад боломжлсон. За энэ бол дээр дэмжлэг аваад явж байгаа. Одоо ингээд энэ юунууд өгдөөд зээл нь өгдөөд ирэх юм бол энэ хэрэгжих байхаа гэж найдаж байна. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнийг одоо эцсийн бүтээгдэхүүнийг монголчууд бид сайн хэрэгжилж байна л та бидний барьж байгаа ухаалаг утсыг уул уурхайн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг гэдгийг тэр болгон бас хүмүүс ялгаж салгаж ойлгодоггүй. Би тантай бас урд нь Япон улсад элчин сайд байх үеэр ярьслаа хийж байсан. Тэр оронд бол одоо технологи асар өндөр хурдтай хөгжиж байгаа. Тэгэхээр монголчууд уул уурхайн бүтээгдэхүүндээ эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмэн үртэх, шингээх гэдэг ерөнхий байдлаар ярьдаг л да. Хизэнээс нэмэн үртэх ямар байдлаар шингээж байгаа. Тийм, ер нь энэ уул уурхайн бүтээгдэхүүнийг одоо боловсруулж эцсийн бэлэн бүтээгдэхүүн гаргана гэдэг бол ер нь бас хугацаа шаардсан, өндөр технологи шаардсан, боловсон хүчин шаардсан, хөрөнгө хүч шаардсан асуудал байгаа. Тэгээ ер нь бас их тийм ялгаатай
алийг нь өөрийн эх орондоо хийх, алийг нь болохын, импортоор хангахыг гэдэг юм аас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тухайлбал манайх шиг энэ хүн ам цөөтөө, хөдөлмөрийн хүчин цөөн, тэгээд дээр нь яг энэ чиглэлийнх нь одоо үүдэн салбар төдийлөн сайн хөгжөөгүй болсон үед бол бүх юмыг бид одоо өөрсдөө хийнгээд бас хамцаа шамдад орчуулна гэхээр бодитын боломж байна уугүй юу гэдгээ бас сайн харж үзэх тооцох хэрэгтэй. Дээр нь ялангуяа уулуурхайн салбарын гүн боловсруулалтын чиглэлийн технологи үйлдвэрлэл гэдэг бол байгаль орчинд бол бас тэр болгон ээлтэй биш байдаг. Янз бүрийн одоо химийн хорт нэгдлүүдийг хэрэглэн одоо химийн болон физикийн урвалууд явуулж яж гаргаж ирнэ. Тэгээд тэр нь манай байгаль орчинд ямар нөлөөтэй байх вэ гэдгийг сайн харах. Ер нь нийт утгаар нь бүхэлдэн сайдраа одоо харж манай эдийн засаг юугаар хэрэгтэй. Одоо ажиллах хүчин маань байна уугүй юу? Бид энийг даах уугүй юу гэдэг тийм ээ өөрийнхөө даац. Энэ төрөйгээр тэр сайн харж ээж цогцоор нь бодож үзсний үндсэн дээр төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Яаран бүгдийг нь одоо юмгүй хөгжүүлнэ гэдэг бол бас бодлоготой асуудал биш болов уу гэж бодож байгаа. Тэгэхдээ яг ажилдваржуулах энэ асуудал бол бас манай үйлдвэр хөдөө аж ахуйн яамны одоо үндсэн чиг үүрэгт байгаа л да. Тэгээ манай яамны хувьд бол баяжуулах хүртэл харж байгаа. Тэгээ ерөнхийд нь эрхэлж байгаа яамны хувьд бол. Тэгэхээр түгээмэл тархастай ашигт малтмлын хуулийг баталснаар энэ бүтээн байгуулалт хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болов. Энийг бол үзүүлнэ гэж бодож байна. Яг тэгэхээр хуучин чи одоо юу гэдэг аялал одоо баруун хязгаар эсвэл зүүн хязгаарт байж байгаа энэ барилгын материалын нэг ордыг тухайн орон нутгийн хэрэгцээнд ашиглах болоход зайлшгүй эндээс ирж одоо төрийн захиргааны байгууллага буюу манай ашигт малтмлын газраас зөвшөөрлийг авах бүхэл одоо юу гэдэг тэр тусгай зөвшөөрлийн болон бусад тэр үйл ажиллагаатай холбогдлолтой эрхийн бичиг бүх баримт одоо юмнууд энд хийгддэг байлаа шүү дээ. Тэр бол олон шат дамжлагтай бас хүн сурталтай цаг зав шаардсан асуудал. Гэтэл одоо энэ орон нутагт нь тэр шилжээд очиж байгаа болохоор тэр орон нутгийн захиргаа өөрийнхөө хөгжлийн төлөө тухайн газартаа өөрсдөө шийдээд явах. Тийм учраас цагийн хугацааг бол маш хэмнэж байгаа. Хүн суртлыг хэмнэж байгаа. Ийм одоо боломж нь бол нээлттэй болсон. Дээр нь зөвхөн бидний оролцоо гэх юм бол ашигт малтмлын газраас энэ талбай дээр давхцал байна уугүй юу, өөр юмд өгч юм уугүй юу гэдгийг л нотлол дүгнэлт өгөөд за болж юм болохгүй гэдэг юм охин. Бусдын бол орон нутаг өөрөө шийдээ явах ийм боломж нэгж. Тэгэхээр бол энэ бол маш их эрчим нэмэгдэнэ. Бүтээн байгуулалтууд бол хурд нөлөөлөх боломжтой гэж бодож байна. Хэлцэн төхөөрлийн ажлын амжилт хүсье. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Хэрэглээний импортын хандлагыг та бүхэнд бас хөтөлбөрөөхөө төгсгөлд харуулъя. Голлог хэрэглээний барааны импортын 3 сарын гулсах дундчаар тооцсон жилийн өсөлт энэ оны эхний 1-р сард 7% хүрч буурсан байна. За цахилгаан барааны жилийн өсөлтийн хувьд 2012 оны дунд үеэс буурч байсан хэдий ч 2013 оны 8-р сараас эхлэж өөрчлөлт багтаа тогтвортой байгаа юм. Харин суудлын автомашины импортын өсөлт жилийн өсөлтийн төвшин 2013 оны 8-р сараас хойш буурах хандлагатай байна. Ингэснээр нийт өргөн хэрэглээний импорт 2013 оны 8-р сараас эхлэж буурч байгаа юм. За ийхүү гадаад худалдаанд гарч байгаа бүтцийн өөрчлөлт болоод зарим нэг эерэг статистик тоонуудыг бид та бүхэнд үзүүллээ. Магадгүй бас эерэг статистик үзүүлэлтийн нөгөө талдаа сөрөг бас тайлбарлаж байгаа. Тийм болохоор бид та бүхэнд хөндлөнгийн эдийн засгчдын тайлбар болоод гадаад худалдаанд жин дардаг уул уурхайн салбартай холбоотой хууль эрх зүйн орчнуудыг албаны хүний байр суурьтайгаар та бүхэнд үзүүллээ. Анхаарлаа дуусна баярлалаа.